Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. За хичээл эхлэхээс өмнө та бүхэндээ эхлээд бяцхан анхаарал хүргье. Энэхүү хичээл нь оюуны өмчийн хуулиар хамгаалагдсан тул зохиолчийн зөвшөөрлгүйгээр бичлэгийн нэг хэсгийг зураг болгох, тастаж бичлэг хэлбэрээр нь авч ашиглах, хуулбар байдлаар Day 1 English Grammar Book номны видео хичээл нэртэй Facebook group, Эрдэнэтийн сургалтын төвийн Facebook хуудас, Эрдэнэтийн YouTube цахим суваг болон Эрдэнэтийн Instagram хагас өөр цахим орчинд тараах болон бусдад оюуны өмчийн эрхийг зөрчсөн үйлдэлийг хориглоно. За хичээлийнхээ ерөнхий агуулгыг бүгдээ эхлээд танилцгаая. За англи хэлний нийт 26 үсэгтэй боловч 44 авиа зүйн тэмдэглэгээтэй. За өөрөөр хэлбэл бараг үсэг бүр 2 авиа зүйн тэмдэглэгээтэй. Тэр дундаа 5 гишг нь 22 авиа зүйн тэмдэглэгээтэй байдаг. За ийм учраас өөрөөр хэлбэл юу гэсэн үг вэ гэх юм бол үсэг болгон маш олон янзаар дуудагддаг гэсэн үг ээ. Иймээс англи хэл сурахын тулд заавал яаж зөв дуудах вэ? Буюу авиа зүй дуудлагын наривчлан судлах хэрэгтэй байдаг. За дуудлага бүлэг хичээлийн ерөнхий агуулгыг Useful English Цэг Rule захим хуудаснаас авч эмгэгтгэн дэлгэрүүлээ. Тэгээд та бүхэнд анхаарал хандуулсанд баярлалаа. Энэхүү бүлэг хичээлийг үзэхэд та бүхэнд амжилт хүсье.